За сар гарангийн өмнөөс нэг залуутай болцож эхэлсэн. Тэгээ тэр залуу маань ч надтай бас ерөнхийдөө амьдран суух талаар ярилцаж одоо эхнээсээ л ерөн сайн муу сайхан муугаагаа ярилцчаа хоёулаа гэсний үндсэн дээр за би бол 2 жил гарын эмэгтэй хүнтэй харьцаагүй одоо байнгын 6:30 байгаа. За яванда чамтай ерөө харьцаа холбоотой байгаа гэвэл ерөн 12 тэг болох магадлал маш өндөр байна гэж хэлсэн. За тэгээ дөнгөж өчигдөрхөн бит хоёр одоо анхны шөнөө өнгөрөөхгүйд хамтдаа бас шүн хамт байлаа л та. За тэгээ би бас юмыг яаж мэдхүү гэж одоо ерөнхийдөө байнга 6:30 байдаг хүний чинь бас хэцүү шттэ тийм ээ. 25-тай, 30-тай, 50-тай, 100-тай гэд Viagra байт юм байна. За юмыг яаж мэдхүүгээ 50-тай Viagra-наас нэгийг авах гэж хоёрыг авцсан. За тэгээ яг болцоонд ирээд битээр юм ингээ цай цүү одоо тэгэл нэг сүүтэй цай майхан л уун штэ одоо нас явцсан 40 чинь. Тэгээд цайнд нь нэг 50-тай Viagra-г нэг чад зас юмыг яаж мэдхүү 6:30 юм чинь одоо бүр лай болно гэж одоо нэм өсөн дээр гээд нөө 50-тай 2 одоо 100 гэсэн. 100-гийн тунгаар 2 Viagra гээд одоо 50 гээд одоо 100 гэсэн тунгаар одоо 50 гээ 2 Viagra хийцэн лахгүй да. Зээ тэгсэн чинь нөгөөг чинь за усанд орчоод гараад ирээ хайрн байрна гэд орлоо. За тэгээ усанд ороод гараад ирсэн чинь гарч ирдгүй ч одоо би ч одоо хүлээгээл яадаг байдгүй. Тэгээ юу вэ? Байны өрөөний хаалгыг онгоолгоод харсан чинь нөгөөг ч одоо зүрхэн савалцсан. Хам хөлс нь гоожсон. Нүүр ам нь минчитлээ улаагаад. Гү тэгээд харсан чинь юу 12 тэг вэ бүр баг хорчлоо ороод байдгүй цаг зааж байна нөгөөх нь. Тэгээ харсан чинь ясан дээр надад 6:30 гэж хэлээд байсан боловч амьдрал дээр 3:15 л байсан юм бэлээ л дээ хөөх юм. Тийм болохоор цаашдаа ирчүүд минь эмэгтэй хүнтэй болцож байгаа бол нийн нүгүүгээр 6:30 гэж өөрийгөө бүр доош нь хийгээд яах вэ 12 тэг гэж бүр дээшлүүлээд яах вэ яг тэг дундуур нь үннээ л хэлчихэ 3:15 гэдгээ мэдвүү.